Сайн уу? Намайг Дагахүүгийн Анужин гэдэг. Би Монгол Улсын боловсролын их сургуулийг 2021 онд нийгмийн ажилтны мэргэжлэр төгссөн. Одоо хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар хүүхэд гэр бүлийн хөгжил оролцооны асуудал хариуцсан мэргэжлээр ажиллаж байгаа. Яг мэргэжлээ эзэмснээс хойшоо хүүхэд гэр бүлийн хөгжил оролцоо, хүүхдийн хамгаалал чиглэлээр ажиллаж байна. Миний хувьд бол яг хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын буюу нийгмийн хамгааллын салбарт нийгмийн ажилтнуудыг хамгийн чухал хүний нөөц чадвах гэж үздэг. За яг хамгийн анхан шатны түвшинд бол сум хорооны түвшинд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд маань хүүхдийн хүчирхийллийг илрүүлэх, эзэлтэй орчныг илрүүлэх, кейс бүртгэлтэй өдөр тутамдаа ажилладаг бол аймаг дүүргийн түвшинд бол яг хамтарсан багаар чиглүүлэх, ажиллах, кейс шийдвэрлэх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг хийдэг. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл батлагдаж 2024 оны 9-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Ингэснээр сум хороо бүд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг ажилуулж байгаа. Хүүхэд гэр бүл нийгмийн хамгааллын ажилтнууд өдөр тутамдаа хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээ хийдэг. За манай хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын хувьд болохоор яг 21 аймаг 9 дүүргийн хүрээнд яг бодлогын түвшинд ажилладаг бөгөөд яг 108 хүүхдийн шуурхай тусламж хамгааллын төв өнөр бүл хүүхдийн төв маань болохоор хүүхдийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөө ажилладаг. Анхан шатны сум хороо, аймаг дүүрэг, ерөнхий газрын албан агштай ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын хувьд бол голлох хүндрэл бэрхшээлийн хувьд бол ажлын ачаалал болон одоо нийгмийн баталгааны талаас маш их хүндрэл учирдаг. Ягаад гэвэл ажлын ачааллын хувьд бол кейс шийдвэрлэлт хамгийн эрсдэлтэй нөхцөлд одоо нийгмийн ажилтнууд маань нөхцөл байдлын үнэлгээ хийдэг, хөгжлийн бишээлтэй, иргэдтэй болон айл өрхтэй яг нүүр тулж ажиллагаар илүү онцлогтой. Тийм учраас ажлын ачаалал өндөр хэрнээ аюулгүй байдлын хамгаалалт механизм маш сул байдаг. Эргээгээд энэ нийгмийн баталгаа буюу цалин хангамжийн асуудлыг давхар хүнддэг. Иймээс нийгмийн ажлын тухай өргөн баригдаж байгаа хуулиндаа нийгмийн ажилтнуудын эрх зүйн орчин талаас аюулгүй байдлын хамгаалалт, цалин хангамж, нийгмийн баталгааг тусгаж өгснөөрөө эргээд нийгмийн ажлын үйлчлэгээ болон салбар бүрийн хоорондын уялдаа холбоог хангах чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Нийгмийн ажилтны биед халдах хүрэх талаар эрх зүйн зохицуултгүй байгааг ажилтнууд хэлж байна. Энэ бол төр хамгаалах байранд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудад ч хамааралтай. Төр хамгаалах байрны нийгмийн ажилтнууд ээлжээр хүүхдүүдийг хардаг. Тодорхойлбол зөвхөн нэг нийгмийн ажилтан л төр хамгаалтад байгаа 30 гаруй хүүхдүүдийг хариуцаж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ээлжийн нийгмийн ажилтны эрх зүйн орчин буюу аюулгүй байдлын хамгаалалт сул байгааг харж болохоор байгаа юм. Дээрэс нь хамгаалах байранд эрсдэлт зан үйлтэй хүүхдүүд ирдэг байна. Тухайн хүүхдүүдийн зүгээс хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтнанд буюу албан хаагчдад хэрвээ хохирол учруулбал ямар нэгэн байдлаар эрх зүйн зохицуултгүй байгааг мэргэжилтнүүд хэлж хуульд зохицуулах шаардлагатайг хэлж байна. Яг сум хороо бүрт нийтдээ 833 нийгмийн ажилтнууд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнууд маань ажиллаж байгаа. Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнуудад дээр дурсамжлан аюулгүй байдлын хамгаалалт, нийгмийн баталгаа зэргийг л тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Аюулгүй байдлын хамгаалалт гэдэг байгаа нь хөлбөрийн үнэлэмж талаас нь ярьж байгаа. Өөрөөр хэлбэл эрсдлийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг альва хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарсан тохиолдолд нийгмийн ажилтны зүгээс шуурхай тусламжийг үзүүлж үнэлгээг хийдэг. Энэ тохиолдолд нийгмийн ажилтны биед халдах, эрээгээд хөлбөрийн үнэлэмжийг алдагдуулсан маш олон кейс зөрчлүүд гардаг. Энэ мэтчлэн нийгмийн ажилтнуудад ажлын ачааллаас гадна эрх зүйн ямар ч хамгаалтын механизм байхгүйгээс шантрах, ажлын нөхцөл байдлаас шалтгаалаад ажлаасаа гарах нөхцөл бүрдэж байгааг хэллээ.